сайн байцгаана уу? Happiness Project-ийн ээлж дугаараар та бүхэндээ хамтдаа байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ юуны талаар ярих гэсэн бэ гэхээр ер нь ингээд ажил дээрээ ажиллаа хэрхэн ийм аж жаргалтайгаар хийх вэ гэдэг талаар ярьж байна. Одоо миний үеийн залуус гэд ярих юм бол одоо сургуулаа төгссөн тий. Дахиад ойролцоогоор нэг 2-3 жил ажилласан. За зарим нь бол 4-5 жил ажилласан. За карьерийнхаа хувьд дахиад өшөө ахиц гарах уу, гарахгүй ах уу, сурахгүй ах уу гэдэг юм шийдэл дээр ирсэн залуучуудын хувьд яг нэг зүйлийг ингээд анзаараад хахад жоохон ажилласаа уйдчихсан байгаад байдаг. Одоо full time work чинь болохоор 8 цагаас 17 цагийн хооронд байгаа шүү дээ, тий. Тэгэл тэгэхээр чин бүхэл бүтэн өдрийн бид нэр бараг 24 цагийн 9-ийг нь одоо ингээд ажил дээр өнгөрүүлж байгаа байхгүй юу? Тэгээд ингээл сайхан машинда суугаал тэгэл гэртээ очичдаг бол бас нэг өөр хэрэг штэ тий. Гэтэл бас ингээл баахан ингээл төгсрэлд ороол тий. Тэгэл 2-3 цагийн дараа гэртээ харна. За тэгээ өөр хүүхэдтэй болцсон байх юм бол өөр хүүхдийнхаа даалгаврыг хийн харна, хооллож ундлна гэсээрээ л тэгэл ингээл нэг орой олчдаг. Тэгэл ийм нэг цикл рүү орсон байд. Тэгэхээр Монголын зарим нэг бизнесүүд бол ингээд нөгөө нэг уян хатан ажлын нөхцөлийг бол санал болгоод эхэлсэн. Гэтэ харамсалтай нь бүгдээрээ биш. Ихэнх нь бол одоо өмнөх зарчлаараа 9 цаг ажиллаад ингээд байгаа. Тэгэхээр энэ 9 цагийг хэрхэн аз жаргалтайгаар өнгөрүүлэх вэ те? Уйдахгүйгээр те ёо хийж бодохгүйгээр яаж өнгөрүүлэх талаар бол өнөөдөр ярилцъя гэж бодож байна. За миний хувьд энэ гэхдээ нэг тийм аюул судалгаан дээр үндэслэлсэн ч үүдэг ч юм уу те. Эсвэл би яг энэ талын судалгаа хийгээд мэдээлж байгаа бол мэдээлэл биш. Ер нь бол миний хувьд хийдэг тийм зарчмууд байгаа. Тэгэхээр энийг ч гэсэн та нар авах гээхийн ухаанаар хандаад авахыг нь авахад гээхийн гээгээрэй гэж хүсмээр байна. За нэгдүгээрт миний хийдэг зүйл болохоор зэрэг. За яг ингээл залхаал те ёо гэж бодогдох үедээ ширээнээсээ хөндөрдөг. За боломжтой бол яг гадуур алхдаг ч гэдэг ч юм уу те. За яг зуны улирал бол энэ арга хамгийн гоё 100 намар хавар. За өвөл бол яг гарах гэхээр үнэхээр залхуу үрээд амьдрал даарад те бас ингээл гарахын тулд баахан өвлийн хуц давхарлаж өмсгөрч хэцүү шттэ. Тийм учраас өвөл алж авахын тохиромжгүй. Бусад улирал бол гараад те ойролцоогоор нэг одоо ажлынхаа байрны ойролцоогоор нэг 10 алхачаад ороод ирэхэд бол яг нь хангалттай хэмжээний эрч хүчийг аваад орж ирдэг. Тэгээ бид нэр байгалийн амтан гэдэг чинь бол үнэн шүү дээ тий. За хоёрдугаар талаараа зэрэг за баасан гараг. Та бүхэн яг шоуди ч юм уу парти тахуу гэдэг бол би яриаггүй. Яагаад юу нь бол парти 5 дахь өдөр байдаг гэхээр маргааш нь хагасаа бүтэнсэн байгаа шүү дээ тий. Тийм учраас хүмүүс ингээд 5 дахь өдөр илүү тайван болж эхэлдэг. Яг ажиллаа ботхоо болоод за би нэг 2 өдөр амарна гэсэн сэтгэлгээтэй байдаг. Тэгэхээр энэ 5 дахь өдрийг зүгээр гэртээ одоо өнгөрөөл яг өмнөх өдрүүдтэйгээ адил өнгөрүүлэхээс одоо өөрөөр ямар нэгэн зүйл хийх юм бол зүгээр байдаг. Кино үзэх ч гэдэг ч юм уу тий. Скол тоглоомын талбай орох ч гэдэг ч юм уу. Ямар нэг тийм joyful тий. Айгуу гоё чамд баяр баясгалан өгөх тийм зүйлсүүдийг хийгээд оройсон ч хамаагүй гэртээ ороод тий. За бүр ингээ болохгүй бол гэртээ ч гэсэн гоё кино үзэж болно шүү дээ тий. Яг 5 дахь өдрийг аль болох утга учиртай зүйл ч юм уу өмнөх өдрүүдийнхаа хийдэггүй зүйлийг хийж өнгөрүүлэх юм бол яах нь дараагийн өдрүүдийн эрт хүчийг бол авдаг байх нэ. За 3 дахь яг миний хамгийн сүүлийн хийдэг одоо зүйл юу вэ гэхээр зэрэг өглөө эрт босчоод тэгээд нөгөө нэг ажил дээр ирэхээр ингээд аюу олон ажил хийгээл за бид нар ч одоо тэгэл 8 цагийн ажил 9 цагийн ажил амжихын тулд чинь 7-6 цагуудад босч байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүний бие организм чинь угаасаа нэг сэрчээд 3-4 цагийн дараа амархыг боддог байхгүй юу? Тийм ч учраас хятадын одоо засгийн газар ч гэдэг ч юм уу хятад бизнес эрхлэгчид бол одоо 15 минут дуу хийхийг бол санал болгодог. Гэхдээ яг Монголд тийм нээлттэй удирдахч байна уу байхгүй юу те. Яг унтахад бол одоо зөв нээлттэй хандах нь гэдэг маань өөр хэрэг. Тийм учраас бид нар яг унтахыг бол энэ дээр олохгүй зүгээр одоо нүдний дасгал хийхээр бас айгүй сайн нөлөөлдөг. За бас би сүүлийн үед нөгөө нэг юуг ашиглаж ирсэн халдаг юм нүдний маск байдаг. Номинд нэг 3200 байдаг л үү дээ. Миний санджаар. Тэр нь болохоор ингээ халдаг маск гэдэг баггүй. Тэгэхээр
яг өглөө айгүй их сайн ажилласан, өдөөс өмнө сайн ажилласан, өдөөс хойш цайны цагийнхаа дараа ч гэдэг ч юм уу нэг үдээ түр зур амраамаар байгаа үедээ тиймэрхүү халуун жин тавьчих юм бол бас ингээ ажлын эрт хүч сэргийдэг байгаа. За тэгээд ажлыг аз жаргалтай хийх энэ бол зүгээр нэг жижигэн типүүд байгаа. Үнэхээр чиний аз жаргал бол ерөөсөө дуртай ажиллаа хийхээс эхэлдэг. Үнэхээр тэр ажилд дуртай, чиний хүсэл сонирхлоороо байж чаддаг, өөрийн гэсэн бүтээл санааг гаргах боломжтой. Тэгээд чиний үнэхээр чаддаг ажил байх юм бол чи ямар ч ажлыг ядарсан ч гэсэн аз жаргалтайгаар хийх болно. Тиймээс ажлынхаа байрны сонголтод бас та нар манай анхаараарай гэж үзмээр байна. За баярлалаа, баяртай.